Замцгаануу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн дугаараараа бас нэгэн сонирхолтой хэргийг ярихаар бэлтгээд байна. Энэхүү хэрэг маань Герман улсад болсон ба нэг л өдөр нэг гэр бүлийн хоёр эмэгтэй ор сургагүй алга болжээ. Тэд хаашаа явсан бэ? Амьд уу эсвэл үхсэн үү? Эсвэл цагдаа нараас зугтаж байгаа юу? Гэхдээ удалгүй чемоданаар дарж нуусан цогцос олдно. Цагдаа нар Германы 40,000 оршин суугчтай жижиг хотоор нэг хэргийн үнэн мөнийг болохоор тэднийг хайна. Нэг ч сэжигтэн байхгүй хэрэг. Гэхдээ нэгнийхэн цогцос олдсон ч нөгөө нэг эмэгтэй нь хаашаа алга болов. Та нар магадгүй Салтанат Нүкеновгийн хэргийг бүгдээрээ л санаж байгаа. Энэ хэрэг түүнтэй нэлээд төстэй боловч нэг ч сэжигтэн гарч ирээгүй нь илүү хачралтай болгож байгаа юм. Айгул Саилибаева 40 настай гэрийн эзэгтэй тухайн үед буюу хэрэг гарсан үед 2024 оны 6 дугаар сард Германы Бейнсхайм хотод хөр 2 настай охины хамт амьдарч байлаа. Ойролцоох нэгэн байшинд нөхрийнх нь ээж болон эгч мөн амьдардаг байсан. Айгул Казахстаны Сэхэдэн айлаас гаралтай бөгөөд өмнө нь хуульч хийдэг нэлээд карьертай эмэгтэй байсан ч нөхрөө даган ийхүү Германд ирээд удаагүй байсан цаг үе. Эхлээд Айгул Саилибаевагийн тухай нийтэд болсон мэдээллүүдийг яриа. За Айгул 1984 онд тухайн үед Зөвлөлт холбоот улсын харьяанд байсан Казахстанд хуульчдын гэр бүл төрсөн нэг юм. Аав нь шүүгч, ээж нь өмгөөлөгч байсан. Тэрээр эгч Жулдизай болон ах Канад нартайгаа хамт өссөн бөгөөд ах эгч нь л энэ хэрэг гарсны дараа дүү нь Германд сургаггүй алга болсон тухай мэдээллийг Комсомольская правда сонин болон сайтуудаар дамжуулан хамгийн анх олон нийтэд дэлгэсэн байдаг. Айгул сургуулаа төгссөнийхаа дараа гэр бүлийнхаа энэхүү мэргэжлийг өргөжлүүлэхээр шийдэж Казахстаны хууль зүйн их сургуульд Балашак нэртэй ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцаж амжилттай төгссөн байна. Сургуулаа төгссөний дараа Айгул төрлөх Казахстанд ажлын гараагаа эхлээд хууль зүйн яаманд ажиллаж байсан бөгөөд дараа нь Астана хотын 1-р шүүгчээр ажиллаж байсан боловч 2019 оноос эхлэн нөхөртөөгөө гэрэлснээр ажлаасаа гарч гадагшаа амьдрахаар явсан байдаг. Хувийн амьдралын тухайд гэвэл Айгул Халдыг Хорган хотын угуул Александр Донцовтой гэрэлсэн бөгөөд тэр нь болохоор Казахстаны томоохон банкны захирлын ачгүй байсан. За хамгийн сонирхолтой нэг зүйл нь хосуудын хооронд насны зөрүү нэлээд их байсан бөгөөд нөхөр нь Айгулээс 12 насаар дүү буюу 1996 онд төрсөн хүн байсан. За Айгул нөхөртөөгөө гэрэлсний 2019 онд нөхөртөөгөө гэрэлснийхаа дараа Герман руу нөхөр нь доктор сурахаар яваад тэгээ Айгул удалгүй араас нь очиж тэд нар бүгдээрээ Германд амьдрах болсон. За Германд очсныхаа дараахан Айгул жирэмсэн болж хүүхэдтэй болсон байгаа. Тухайн үед бол 2024 онд тэдний хүүхэд нь 2 настай байсан. За хэрэг болох үед буюу 2024 оны 6 дугаар сарын 4-ний өглөө Айгул 7 хоногийн 5 өдөрт нь хийдэг үндсэн ажил гэж хэлж болох 2 настай бяцхан охиныхоо гараас нь хөтлөөд цэцэрлэг рүү хөргөж өгөхөөр явсан. Цэцэрлэгээс гэрлүүгээ буцаж яваад ойролцоогоор 40 минут зартуулдаг байсан ч тэр өдөр Айгул гэртээ буцаж ирээгүй. Түүний 28 настай нөхөр Александр Донцов нь эхнэрээ алга болсныг анзаарахгүй байх ямар ч боломж байхгүй байсан ч тэр яагаад ч юм ямар нэг шалтгаанаар цагдаад ирүүлсэн тухай мэдэгдээгүй. Айгул хамгийн сүүлд бидэнтэй өмнөх өдөр нь холбоо барьсан бөгөөд дараа нь бид түүнтэй холбогдох гэж оролдож залгасан боловч ерөөсөө холбогдож чадаагүй. Утас нь ундарсан байсан гэж Айгулын ах ярьсан байдаг. За үүнээс өмнө ер нь нөхцөл байдал ямар байсан юм бэ гэхээр ах нь ярихдаа 2024 оны 5 дугаар сарын дунд үеэс эхлэн Айгул ерөөсөө гэр бүлийнхэнтэйгээ видео кол хийхээ болцсон. Тэгээ видео кол хийсэн ч гэсэн өөрийгөө болон охиныгоо ерөөс харуулахгүй болж өөрчлөгдөж байсан гэж ах нь бол ярьсан. Гэхдээ түүний нөхөр Александр ярьснаар бол Айгулын бүх зүйл нь бол түүний энэ хачин зан ажнаас л болдог байсан. Тэр угаасаа гэрээсээ гарч явахаар хаашаа явж байгаа юу ийгч байгаа ерөөсөө хэлдэггүй байсан болохоор би эхнэрээ ерөөсөө тэгж алга болсон гэж ерөөсөө бодоогүй. Тийм учраас би ингээд цагдаад ерөөсөө дуудлага мэдээлэл өгөөгүй гэж хэлсэн байдаг. За ингээд Айгул алга болсныг мэдсэн гэр бүлийнх нь 6 дугаар сарын 5-нд буюу маргааш өдөр нь консулаараа элчин сайдынхаа газраар дамжуулаад түүнийг алга болсон тухай цагдаад мэдгдсэн байдаг. За ингээд 6 дугаар сарын 6-нд буюу маргааш өдөр нь Айгулын гэрт цагдаа нар шалгалт хийхээр ирсэн. Хаалгыг бол мэдээж түүний нөхөр нь нээж өгсөн бөгөөд тухайн үед 2 настай охин нь бас гэртээ байсан. Тэдний охиныг Жаклин гэдэг бөгөөд тэр охин нь Германы иргэншилтэй байсан. Цагдаа дутаг шорж өрөө бүрийг шалгасан боловч Айгулыг мэдээж олоогүй. Харин алга болсон хүн эрен хайж ирсэн цагдаа нар дахиад нэг хүн алга болсон тухай өргөдлийг хүлээж авсан.
Тухайн үедээ энэ Айгуулын нөхөр Александр нь манай ээж бас алга болцсон. Би өргөдөл гаргаж өгмөр байна гэж цагдаа нарт хэлсэн байдаг. За энэ Айгуулын нөхрийн ээж Наталья Донцова гэдэг хүн байгаа 49 настай. За мөн л гэрээ эзэгтэй өмнө нь бас хууль шүүхийн салбарт ажилтдаг байсан, за мөрдөгч хийдэг байсан юм хүн байгаа. За мөн 2018 онд Москва хотын даргын сонгуульд бас нэр дэвшиж өрсөлдөж байсан юм хүн байсан. За 6 дугаар сарын 4-ний тэр өглөө нь болохоор Айгуул охиноо цэцэрлэгт нь хүргэж өгсөний дараа орой нь болохоор Александрийн ээж Наталья ач охиноо цэцэрлэгээс нь аваад тэгээд өөрийнхөө хүүд буюу аавт нь хүргэж өгсөн байгаа. Үүний дараа Наталья машиндаа суугаад хаашаа ч юм яваад өгсөн. Тэгээд хаашаа явсан юу хийсэн гэдэг талаар мэдээлэл нь бол гэр бүлийнхэнд нь бас ерөөсөө байгаагүй. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө дахиж хинтэй ч холбоо бариагүй. Тэгээд машины ч гэсэн хинж хараагүй байдаг. Наталья гэдэг энэ хүн бол сүүлийн үед ер нь Германд ирснийхаа дараа бол Наталья хаанч ажиллаагүй зөвхөн тэтгэмжээр амьдардаг байсан. Александр болон Айгуулын гэрийн ойролцоо амьдардаг байсан тул баг өдөр болгон бидний гэрт нь очдог байсан. Бэр нь хадам ээж нь хоёулаа гинт алга болцсон. Тухайн тэр тусмаа тухайн үедээ 2 дахь хүүхдэд ээж байсан. Айгуул гинтэл алга болсон хэрэг сонсоод босод одоо бүх хүн маш их цочрдож хүлээж авсан. Тэгээд тухайн үедээ Казахстанд байсан Айгуулын гэр бүлийнхэн Александртай холбогдож хэргийн үйл явцыг асуухад бол Айгуулыг юус хаанаас ч олж чадахгүй байна, хайж яан гэд байнга яриад ирсэн учраас 6 дугаар сарын 12-нд буюу 8 хоногийн дараа түүний хан Герман руу нисэж ирсэн байна. Тэр ихлээр цагдаатай уулзаж эрен хаалтыг зохион байгуулах ажилд нэлээд хичээн оролцож эхэлсэн. 6 дугаар сарын 16-ны нэм гарыг тухайн хүмүүст амьдардаг сайн дурынхан болон Орос хэлээр ярьдаг энгийн оршин суугчид нийлж эрен хайх ажиллагаа явуулж эхэлсэн. Тэд бүгд л одоо тухайн хот даяар хараад хайж эхэлсэн. За Айгуул гээд нэрээр нь чанга дуудан орилж нийлээ лаацтай хүрээнд хайж эхэлсэн. За Айгуул болон Александр хоёрыг хөрш байсан нэгэн гэр бүлийн хосууд түүнийг хайхаар ойролцоох цэцэрлэгт хүрээлэн рүү явж очсон. Тэр газар нь цэцэрлэгт хүрээлэн гэхээсээ илүү намагтай, ойтой төстэй газар байсан. За тэд нар бас л бусдынхаа адил Айгуулын нэрээр нь дуудаад хашгираад нэлээд хайгаад яваад л байсан. Хайлт эхэлснээс ердөө 1 цагийн дараа тэд хүний нөгөө явган үний замаас хэдхэн метрийн зайд борооны ус зайлуулах хоолой дотор ямар нэгэн сонин зүйл байгааг анзаарсан. Нилээд хар бараан өнгөтэй нэг юм овоолцсон юм шиг зүйл бол харагдчихсан. Тэгээд тэд ойртож очиход тэр нь эмэгтэй хүний зогцсон байсан. Тэр нь одоо ямар хөө байдалтай байсан бэ гэхээр шугам хоолооноос ингээд цогцныхаа тал нь гараад ирсэн. Тэнгүүдэд зарим хэсгээр нь болохоор дээрээс нь ингээд чемданаар ингээд тал хэсгийг бүтээсэн байдалтай. За тэгээд нүүр хэсгийг ингээд харахад бол маш аимшигтай, маш их гимтсэн. Тэгээд хутганы олон дооны зүсэгдсэн шарх сорвтой. Тэгээд ер нь ингээд таньдаг хүн ч гэсэн энэгүй цогцыг харахад бол энэ Айгуул байна гэж таних боломжгүй тийм маш их ирэмдэглэсэн байдалтай гар болцсон байдаг. Дараа нь мэдээж ДНК-гийн шинжилгээ хийж үзэхэд энэ нь бол Айгуулийнх гэдэг нь батлагдсан. За тэр хучцсан, бүтээгдсэн байсан чамданыг нь ч гэсэн талигач ээж нь бол таньсан. Яг тэгэхээр Айгуул хамгийн сүүлд Казахстан руу явж ээжтэйгээ уулзах үедээ яг тэр чамданыг аваад явж байсан. Ингээд Айгуулийн цогцыг олсны дараа гадам ээжийг нь мөн сургууй алга болсноор албан ёсоор зарлаж за энэ Айгуулийн амь насыг хөрөөсөн хэрэгтнийг өргөн хаах ажлыг мөн эхлүүлж тогтос болон тухайн байсан эд мөрийн зүйлсийг шинжилж хурууны хий олохоор цагдаа нар ажиллаж эхэлсэн. Би цагдаагийн газарлаа яг тэр цэцэрлэгт хүрээлэнгийн тэр замаар алхаж явсан. Хажуу дэшээ хитгэн алхам хазаагаад алхсан бол би дүүгээ өөрөө олох байсан хэмээн жанаад харамсан ярьсан байдаг. Айгуулийн амийг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгал цаашаа үргэлжилсээр байсан. Тэгэхээр сургуу алга болсон 2 хүнийх нь нэгнийх нь цогцос олцсон. Гэхдээ нөгөө хүн нь яасан юм бэ? Хадам ээж нь одоо бэрээ хөнөөгөө дараа нь оргон зайлсан юм биш үү гэдэг таамаглал бас гарч ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэн тэдний гэр бүлийн харилцаа ямар байв, юу болов гэдгийг нэлээд гүн ухаад судлаад үзэхэд мэдээж сонирхолтой зүйлүүд гарч ирсэн. Тэгвэл алга болох үедээ Александртай бараг 10 жил хамт амьдарсан ийм цаг үе байсан. Ихэвчлэн ийм түүхүүд сайхан үлгэр шиг эхэлжтэй. Эхэндээ цэцгийн баглаа бэлэгсэлтээс эхэлдэгч аажмаар жил өнгөрөх тусам зодуур нүдүр болж хуурдаг. Харин тэдний хамтын амьдралын түүх нь худал хурамгаас хамгийн анх эхэлсэн байдаг. Александр их сургуулийн номын санд анх Айгуултай танилцж улмаар бүсгүйг өөртөө татаж дурлуулахын тулд өөрийнхөө наснаас ах мэд дүүр эсгдэг байсан. Тэр хоёр хоёулаа одоо Казахстанаас ирсэн боловч Англид суралцж байгаа үедээ хамгийн анх танилцсан байдаг. Тэгээд цаг хугацаа өнгөрч хожим нь ингэж худлаа ирж байсан ил болсон ч түүний зорилго нь бол бүтсэн байсан. Бүх зүйл хэвийн сайхан үргэлжилж тэд Англид
хамтдаа амьдарч болцож цагийг сайхан өнгөрүүлж байсан ч 2016 онд Александр өөр нэг оюутантай зодтолцсны улмаас Англиас түүнийг албатан гаргаж нутаг буцаасан. Гэхдээ мэдээж энэ Александр боломжтой айлын хүүхэд байсан юм чинь тэр энэ удаа Москва руу үргэлжлүүлэн суралцахаар явсан байдаг. Айгүй сургуулаа төгсөөд Казахстан руу буцаж шүүгчээр томилогдсон ажиллаж эхэлсэн. За үүнээс хойш тэдний харилцаа хоёр улсын хооронд алсын зайд үргэлжилж хосууд үе бие биен дээрээ зочилж очдог тиймэрхүү байсан. Ингэж явсаар аваад 2019 онд тэд Казахстаны бүх уламжлалын дагуу хурмаа хийсэн бөгөөд гэрснийхаа дараахан нөхөр нь дахин гадаад руу буюу Герман руу докторт сурахаар явхаар болсон тул удалгүй араас нь айгүй л утсан байна. Айгүй л өөрийнхөө нэр хүндтэй, цалин сайтай ажил карьераа орхиж Германд одоо ямар ч иргэншилгүй, ажилгүй, гэрээ эзэгтэй болсон. За тэгээд Германд очиод хэсэг байж байгаад охиноо төрүүлсэн байгаа. Ингээд бидний гэр бүл нэг хүний орлогоор амьдарч эхэлснээр санхүүгийн асуудлаас дөрвөлэн хэрүүл маргаа үүсэж эхэлсэн байна. Айгуулийн аханы ярьснаар бол айгуул бидэнд хизээч ямар нэгэн асуудал байгаа гэж гомдлож гэр бүлийнхаа дотоод асуудлыг ярьж байгаагүй. Зөвхөн цогцсон олцсны дараа л найзууд нь айгуул үе найзуудтайгаа чаадлах үедээ хөхөрсөн шарахтай зодуулсан зургуудаа явуулж нөхрөн зоддгоо гэж ярьжсэн гэдгийг мэдсэн гэж ярьсан. За тэгээд тэр хэрүүл одоо ингээ үүсгэхэд бол ямар ч тийм онцгийн шалхаан бол байхгүй. Нөхөр нь айгуулыг гадаад өрхөөр нь тэр тусмаа Аз хүн гэдгээр нь доромжилж чи бол ингээ таарган онгор нүдтэй гих мэтлэн үгээр дайрч хэлдэг байсан байгаа. Энэ бүхэн нь бол ер нь 2021 оноос эхэлсэн гэж бол айгуул найз нартай ярьсан байгаа. Тэгээд хэрэг нэлээ ингээ даанжраад одоо эхлээл хэрүүл маргаа хийдэг байснаас сүулдэ зодддог болоод дараа нь бүр найзуудынх нь ярьснаар нөхөр нь зодж байгаа бичлэгээ хүртэл хийж авдаг болсон байсан гэсэн. Тэгээд зөвхөн нөхрөөсөө юм гэр бүлийн дарамт авахаас гадна айгуул мөн хадам ээж нь бас айгүй их дарамтлагдаг байсан гэж ярьдаг байсан. За өмнө нь хэлсэнчлэн Натали одоо өдөр болгон хүү болон өөрийнх нь бодлоор бол одоо юм бүтлэхгүй арчаагүй гэрийнхаа гэрт бол өдөр болгон ирдэг байсан. Гэтэ айгуул зарим нэг удаагийн үйлдэлийнхэн талаар найзуудтай бол ярьжсэн байгаа. Нэг удаагийн тохиолдол нь тэр өдөр ингээ хадам ээж нь гэрт нэртээ сууж исэн юм л да. Тэгээд тэр үед нь охин айгуул ингээ охиноо хооллоод сууж исэн чинь хадам ээж нь гинт босч ирэнгүүтээ чи одоо ингээ хүүхдээ яаж хооллоод байгаа юм бэ гэд ер нь бол тэр айгуул ингээ охиноо яаж хооллоод байгаа нь юу шиг таалагдаагүй юм л да. Тэнгүүтээ шууд айгуулын хүзүүнээс нь барьж аваад амьсгалыг боож боомлохыг оролцсон бэ. Тэнгүүд нь айгуул ингээ маш хүчтэй түлхээд улмаар тэр хоёрын хооронд юм бага хэмжээний зодоо үүссэн юм байна. За яг энэ үед нь болохоор түүний нөхөр нь чи миний ээжийг өрөөсөө хүндэлтгүү гэж буруутгаж хаашгирч 2-3 талтай юм хэрүүл зодоон болж дууссан юм байдаг. Това тохиолдлыг бол айгуул бас найзуудаа ингээд ярьжсэн. Энэ мэтлэнгээр ингээд хадам ээж нөхөр нь ингээд байнгын юм дарамтанд байлгадаг болчихсон байсан гэсэн үг. Гэтэ айгуул бол ингээ өөрийнхөө гэр бүлийн асуудлаа олон дэлгэж тэр тусмаа бас ингээд өөрийнхөө даав ээж ах トゥ нартай өөрийнхөө гэр бүлийнхэн төртлийн тухай ярихыг ерөөсөө хүсдэггүй байсан. Түүнээс гадна тэр цагдаад хандхаас бас айдаг байсан. Яг тэгэхээр өөрийнх нь өөрөө болохоор Казахстаны иргэншилтэй, охин нь болохоор Германы иргэншилтэй. Тэгээд энэ үед бас айгуул ажил хийдэггүй, тогтсон орлогогүй байсан. Тэгээ ийм тохиолдолд охиныг нь шууд авч явна гэж айдаг байсан юм байна. Тиймээс ингээд энэ бүхнийг твчиж аажмаар төрөл төрөстөөсөө нэлээд хөндөгч хэлсэн байдаг. Тэгээд тэрнээс гадна бас ингээд өөрийнхөө ингээд ямар байдалд орсныг гэр бүлийнхэнтэй харуулахаас айдаг байсан. Тэр аль хэдийн удаан хугацаанд видео кол хийхээ болсон. Гэхдээ бид нар энд нь онцгой ач холбогдол өгөөгүй. Гэвч айгуулыг нас барсны дараа найзууд нь 5 дугаар сарын 21-ний өдрийн зургийг гэр бүлийнхэнд нь явуулсан. Тэр зураг дээр айгуул маш их турсан, нүд нь улаасан байдалтай байсан гэж ах нь бас сүлд ярьсан байдаг. Удалгүй зогцолцсны дараа мөрдөн шалгалт эхэлсэн бөгөөд гарч ирсэн нарийн мэдээллүүд нь Далигачийн ар гэрээхнийг маш их зочирдуулсан. Эмэгтэй бид 30 удаагийн хутганы шарх илэрсэн бөгөөд мөн түүний толгойг нь мохоо хүнд биетэй юм зүйлээр цохиж гимтээсэн байсан. За түүнээс гадна мөн түүний хүзүүрөө формалин тарьсан байсан нь цогцыг муутахаас сэргийлсэн байх магадaltaй гэж мөрдөгчд бол үзэж байсан. Гисэн ч түүнийг хэн алсан бэ гэдэг асуулт нээлттэй хэвээр үлдсэн. Яг энэ үеийг хүртэл бас л ямар ч сэжигтэн гарч ирээгүй. За мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн тэдний гэрт нэгжлэг хийж цусны угааж арилгасан мөр, за мөн айгуулын бичиг баримт болон утсыг нь олсон. Ингээд хэргийн үндсэн сэжигтнэр хадам ээжийг нь сэжиглэж эхэлсэн бөгөөд хадам ээж нь тэр үед аль хэдийн Германаас гараад явсан байсан. Түүний нөхөр Александрыг гэмт хэргийг нуухад тусалсан гэх зүйл ангаар шалгаж эхэлсэн ч энэ нь Германы хуулиар
Хэрвээ гэр бүлийн гишүүн эсвэл эхнэр нөхөр тусалсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгдэггүй тийм зүйл анги гинэ. Гэтэ би одоо энэ дээр бол аюу гайхаад байна л да. Нэрээ яг ийм байдаг юм болов уу гэд. Гэтэ ямар ч одоо хуулийн заалтыг бодоход хэрвээ ингээд хүнийг хөнөөхөд тусалсан бол энэ чинь мэдээж маш том гэмт хэрэг байх ёстой шүү дээ. Тэгэхээр ийм тухай хэрвээ Германы хуулийн мэддэг хүмүүс байвал яг ийм зүйл байдаг гэдгийг та бид бас комментод бичээрэй. Гэтэ сүүлд өмгөөлөгчдийн хэлснээр энэ зүйл заалт нь бол зөвхөн хөнгөн гэмт хэрэгт хэрэглэгддэг. Хэрвээ ийм хүнд гэмт хэрэг тэр тусмаа хүний амьнасыг хөнөөсөн ийм гэмт хэрэгт бол хэрэглэх боломжгүй зүйл ангиа гэж бас хэлсэн. Александр Донцовыг ийм хөнгөн зүйл ангиар шалгаж эхэлсэн. Хилийн хориг тавиагүй. За ямар нэг шоронд хориогүй гадуур шалгаж байсан зэрэг нь Александрыг охиныхоо хамт ямар ч саадгүйгээр Германаас гарч явах нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэж явхаас өмнө тэр охиныхоо иргэншлийг сольж Оросын иргэншилтэй болгосон байсан. За ингээд энэ хэргийн гол хоёр сэжигтэн орон зайсан нь мөрдөн шалгалтын явцыг нэлээд өндрүүлсэн. Бас нэг өөр нэг шалтгаан нь Орос болон Германы хооронд эрүүгийн хэрэгтнийг шилжүүлэн өгөх болон эрүүгийн хэрэг дээр хамтран ажиллах тийм гэрээ байдаггүй мэн. За хэргийн үеэр гарч ижсэн маш нэг хачирхалтай баримт нь юу вэ гэхээр сургуу алга болсон гэж зарлуулад ийсэн энэ хадам ээж нь айгуулыг алга болсон босны дараа 2 хоногт талигачийн гэр бүлтэй ингээ холбогдож мессеж өччихсэн баримт нь хүртэл гарч ирсэн байдаг. За нэг талаасаа бол ингээ догшин ширүүн те ууртаа уцаартай зан хоёртай нөхөр нь ээж болон эхнэр хоёрын хоорондох байнгын маргаанаас залхаж хоёулангийн зүгээр л үгүй хийчихье гэж бодсон байж магадгүй гэж таамаглал бас гарч иж болно. За 6 дугаар сарын 5 буюу одоо алга болсны маргааш өдөр нь айгуулийн аав нь Наталья руу бичсэн юм байна. Бичгтээ ингэж бичсэн. Наталья Николаевна үнэ хэлээч юу болсон юм бэ? Тэр хүүхдээ орхиод ер нь хаашаач явж чадахгүй. Бас тэр нь мөнгөч байхгүй штэ гэдгсэн чинь би ч гэсэн аюуг санаа зовж байна. Би түүнийг хайж байна гэж 20 минутын дараа энэ Наталья Донцова бичсэн байна. За тэгэнгүүт наав нь бас бид ч гэсэн маш их санаа зовж байна гэдгсэн чинь дахиад Наталья Донцова би ч бас унтаж чадахгүй маш их санаа зовж байна. Ямар нэгэн тодорхой зүйл олж мэдвэл би шууд бичнэ гэж бичсэн байдаг. Тэнгүүд гэр бүлийнхэн нь ингээд та нар 90 хаах ажлыг яаж зохион байгуулж байгаа вэ? Ямар арга хэмжээ авсан бэ гэдгсэн чинь бид зочд буудлуудаар явж цагдаад мэдгдсэн байгаа гэж Наталья Донцова гэд нөхрийнх нь ээж нь бол аавтаа ингээд мессеж бичлцээд байсан байна. За дахиад 6 дугаар сарын 6 маргааш өдөр нь ах нь энэ Наталья руу бичсэн. Айгуул хаана байна? Чи түүнийг хаана очиж хайсан бэ? Түүнийг одоо биднэрт буцааж өгөө гэж бичсэн чинь би хаана байгааг нь мэдэхгүй гэдгсэн. Тэгэхээр ах нь ингээд тэгвэл та ингээ уцаа аваа ярилцъя гэдгсэн чи би одоо уцаар ярих боломжгүй байна гингүүтээ. Үүнээс хойш айгуулын ар гэртээ Наталья дахиж холбоо бариагүй. Тэр өдөр нь буюу одоо 6 дугаар сарын 6-ны өдөр айгуул алга болсноос 2 хоногийн дараа хамгийн анх Александр өөрийнхөө ээжийг алга болсон гэж цагдаа нарт мэдгдсэн шүү дээ. Цагдаа нар гэрт нь ирэх үед. Тэгээд алга болсон хугацааг нь болохоор 6 дугаар сарын 4 гээд адилхан өдөр алга болсон юм шиг өргөдөл бичиж өгсөн байна. Германы цагдаагийн газар энэ хэргийг шалгаж байсан ч гэсэн тодорхой мэдээллүүдийг юусаар гэрт нь өгөхгүй. Тийм гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн гэж үзэж болох 2 гол этгээд нь бол хоёулаа Германаас орон зайлаад Оросд хүрээд ирсэн. Тэгээд Орос Германы хооронд одоо гэмт хэрэгтнийг шилжүүлэх, хоорондын ингээд хамтран ажиллаж гэмт хэргийг мөрдөх ийм гэрээ хэлцэл байхгүй. Айгуулийн ар гэрийнх нь бол үнэхээр мухардалд орсон. Тийм мухардалд орсон учраас одоо Оросын нэлээд томоохон сайт сэтгүүлийн нэг болох Комсомольская правда сэтгүүл тандаж энэ хэргийг олонний анхаарлын төвд оруулж, ягталж одоо сурвалжилж өгөөч гэдэг ийм хүсэлтийг бол тавьсан байт юм лээ. Тэгээд энэ хэргийн мөрөөр энэ Комсомольская правда гэж сони сэтгүүлч сургуу алга болсон гэж тухайн үедээ бүртгэлдээд байсан Наталья Донцовагийн байж магадгүй гэсэн газруудаар нь явж шалгаж сурвалжилж гисэн. Яг тэгэхээр энэ Наталья Донцова нь Москва, Санкт-Петербург, Красноярск зэрэг нэлээд олон Оросын хотуудад нэлээд хэдэн байртай, өөрийн эзэмшлийн байртай юм хүн байсан. Тийм учраас энэ байруудаар нь явж аль нэгэнд нь одоо байж магадгүй гэж шалгаж нэгтэлж хэлсэн гэсэн үг. Эхнийх нь болохоор Москва голын иргэд Москворецкий паркийн ойролцоо 26 давхар хар цагаан барилга дотор айгуулийн одоо энэ хадам их Наталья Донцоватай холбоотой байж магадгүй гэдэг байрыг олж мэдээд очсон. 22 давхарт байрлах энэ хүү байр нь төвжээтэй байсан бөгөөд тухайн үед одоо энэ сэтгүүлчийн болон бусад хүмүүсийн хүсэлтээр байрны хариуцсан хүмүүс нэлээд олон төлхөөрээр ингэж онгойлгох гэж үзсэн ч юусоо онгойлгож чадаагүй.
За тэгээд тухайн байрных нь тухайн тоотынх нь шуудангийн хайрцгийг харахад бол олон сарын хуримтлагдсан төлбөр, нэхэмжлэх, зэргээр дүүрсэн байсан бөгөөд энэ нь тухайн байранд удаан хугацаанд хүн амьдраагүйг нь илтгэж байсан. За тэгээд төлбөрүүдийн баримтыг нь шалгаж үзэхэд уг байр нь Натальягийн нэрээр биш харин түүний хүү Александр Донцовын нэрээр байсан бөгөөд тухайн оныхоо 2 дугаар сараас хойш төлбөр төлөгдөөгүй байсан. Энэ үед л хамгийн сүүлд Натальяг Оросд харсан хүн байсан. Тэрнээс хойш бол ерөөсөө харагдаагүй. За дараагийн байр нь болохоор Санкт Петербург хотод бас түүнтэй хамааралтай байж болох нэг байранд түрээсээр амьдарч байгаа гэсэн залуу хосуудтай сэтгүүлч болгоолцсон байдаг. Тэд нэр ярихтаа болохоор бид нар Натальяг нэг л удаа харсан. 2 сард гэрээ хийх үед ирж уулзаад гэрээ хийжсэн. Гэхдээ яг байр нь бол өөр хүний нэрээр бүртгэлтэй байдаг юм билээ гэж ирсэн. За энэ байр түрээслэгчт нь ч гэсэн Натальятай удаан хугацаанд холбогдож чадаагүй бөгөөд риэлторуудаараа дамжуулаад Натальягийн төрсөн ахтай нь холбогдож мэдээлэл авахыг оролцсон боловч тодорхой мэдээлэл бол өгөөгүй бөгөөд харин Натальягийн бага охин болох 14 настай охины картын дугаар өгөөд тэгээд тэр карт руу түрээсийн төлбөрөө байнга шилжүүлдэг байсан гэж ярьсан. Дараагийн нэг байж болох газар нь болохоор Красноярск хот. За Сибирийн төв хот болох Красноярскт бол Натальягийн нөхрийн талын хамаатнууд амьдардаг бөгөөд айгуулын ах Жанатын хэлснээр нөхөр нь ч гэсэн тэнд байгаа. Тэгээд сэтгүүлчид бол Натальягийн нөхрийн талын хамаатнуудтай холбогдож асуухад бол бид нар юу ч мэдэхгүй байгаа. Наталья хаана байгааг ч гэсэн бид нар өөрөөсөө мэдэхгүй байгаа гэж хариулсан байдаг. Энэ үед бол Натальягийн ээж өөрөө сэтгүүлчтэй холбогдож надад та нарт хэлэх тодорхой зүйл бол алгаа. Би ч гэсэн Натальяг одоо яг хаана байгааг нь ерөөсөө мэдэхгүй байна. За энэ хэрэгтэй холбоотойгоор Казахстан улсад миний тухай олон янзын таамаг төсөөллийн худал мэдээллүүд гарсан. Магадгүй танай мэдээний дараа ч гэсэн дахиад шинэ худал мэдээллүүд гарах байхаа. Хэрвээ надад ямар нэг мэдээлэл с жиг гарч ирвэл би цагдаад шууд мэдээллийг дамжуулах болно. Би ерөөсөө сэтгүүлчдэд энэ тухай мэдээлэл өгөхгүй гэж ер нь өөрийн биерээ хэлсэн. За тэгээ энэ үед Германд юу болж исэн бэ? Хэргийн мөнгөний шалгах ажиллагаа юу болж исэн бэ гэхээр тухайн үед Германы цагдаа нар Наталья Донцовыг Европын холбооны бүс нутгийн нутаг дэвсгэрээс аль хэдийн гараад явцсан. Гэхдээ сургаггүй алга болсон хүн бишээ гэж аль биесээр мэдгдсэн. Тэгээ энэ үед ч гэсэн цагдаа нар үхлийн яг хизээ одоо нас барсан гэдэг огноо, үхлийн шалтгаан яг юу байсан бэ гэдгийг ерөөсөө олон нийтэд ил гаргаагүй. Гэхдээ энэ уралдаан хийж байгаа сэтгүүлчид айгуулийн тухайн одоо тогтцос олдох үед өмсөн байсан хувцсыг бол харсан юм байна. За тэр хувцс нь бол маш заваа бөхөр болцсон байсан бөгөөд намгийн дундаас олдохоор чинь ийм шавар шороо болох ёстой шүү дээ. Гэхдээ энэ нь ийм намагт биш ямар нэг тос шиг зүйлээр одоо будагдаж заваарсан. Яг л нэг ийм үйлдвэрлэлийн байран дээр байсан хүн шиг ийм байдалтай хувцс нь бол харагцсан гэж ярьсан. За ингээд хэрэг олон шалтгаанаас болоод нэлээд удаа ширч эхэлсэн. Мэдээж нэгдүгээрт олон улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны гэрээ хилцэл болоод гол сэжигтнүүд нь Оросын холбооны улсад амьдарч байгаа зэргээс шалтгаалan нэлээд сунжирч одоо ингээд 2 жил болж байгаа. 2 жил болж байхад бол хинч баривчлагдаагүй, юу ч тодорхойгүй хэвээрэл байгаа. Хамгийн сүүлд гарч ирсэн мэдээллүүдийг нэгтгэж үзэхэд 2024 оны 6 дугаар сарын 16-нд сайн дурынхан Ирлаха нуурын ойролцоо айгуулийн цогцос олсноос хойш цогцонд хийсэн шинжилгээгээр хохирогч нас барахаас өмнө амиа хамгаалан тэмцэн улмөр бол олдсон. За мөн эмэгтэй цогцыг хэсэгчлэн тасдагыг оролцсон нь бас тогтоогдсон. Цогцыг нуурын хажууд харихаас өмнө хагас 7 хоногийн турш буюу 3-4 хоногийн турш хөлдөөгч хөрөгчөнд ийм хүүтэн газар хадгалсан нь бас тогтоогдсон байгаа мэлээ. За мөрдөгчд мөн айгуулийн цусны мөрийг байрныхын дотроос, подволоос мөн машинаас нь олсон. Мөн хэргийн маш том нэг сэжүүр гарч ирсэн зүйл нь Наталья Донцовыгийн ДНХ-гийн мэдээлэл бүхий алга үйлдсэн байж болзошгүй эд зүйлсийг мөн илрүүлсэн байгаа. Үүнээс хойш бол энэ Германы Бернхайм хотын Дармштадтын прокурорын газар Наталья Донцовыг сэжигтэн гэж үзэж Европын холбооны бүс нутагт орж ирвэл баривчлах захирамж шийдвэр бол гаргачихсан байгаа. Үүнчлэн Александр Донцовыг мөн л урдын адил Германы хууль сахиулах байгууллагын ямар нэг эрүүгийн хэрэг татаагүй хэвээрээ байгаа бөгөөд бас нэг сонирхолтой мэдээлэл гарч ирсэн нь эхнэрийн барсны дараа Александр Донцов Германы халамжийн байгууллагаас эхнэрээ алдсан тэтгэмжийн мөнгө гэж сар бүр 1200 евро авдаг байсан юм байна.
Ингээд энэ хэрэг нэлээд олон хүний анхаарлын төвд орж ирсний дараагаар энэ хэрэг дээр Оросын томоохон сайтууд анхаарлаа хандуулж сурвалжилж байгаа. За хамгийн сүүлд буюу 3-4 хоногийн өмнө Оросын нэлээд нэртэй сэтгүүлчдийн нэг Ксения Собчакийн багийнхан YouTube сувгаараа Германд амиа алдсан Казахстаныг шүүгч асан айгуулын хэргийн талаар томоохон нэвтрүүлэг бэлтгэж арга гэр бүл болон найз нөхдөд нь оролцож ярилцлага авсан ийм нэвтрүүлгийг бол цацсан байгаа. Тэгээд өнөөдрийн байдлаар ил болсон хамгийн сүүлийн баримт мөрдөн шалгалтын дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэж үзэхэд энэ аллага нь ер нь урьдчилан төлөвлөгдсөн байсан уу гэдэг асуулт бол гарч ирсэн байгаа. Ксения Собчакийн нэвтрүүлгийг бэлтгэхээс өмнө Германд очоод хэргийн материалуудтай бас танилцсан юм байлаа. Энэ дээр хэргийн материал дээр дурдсанаар бол Александр Донцовын гар утас айгуулын цогцос болсон газарт яг аллага болсон тэр өдөр бол байсан гэдэг нь тогтоогдсон. Тийм учраас хохирогчийн өмгөөлөгчдийн талаас бол энэ аллага урьдчилан төлөвлөгдсөн байх магадaltaй гэж үзэж байгаа юм билээ. Хохирогчийн өмгөөлөгч орн нь болохоор Салтанат Нүкеновигийн хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч эмэгтэй болох Жанна Урасбахова бас ажиллаж байгаа юм билээ. Жанна Урасбахова энэ Собчакийн нэвтрүүлэгт ярихдаа талигачийн нөхөр Александр Донцов нь хэрэг явдал болохоос нэлээд өмнөөс эхлэн эхнэрийнхээ эсрэг компромат нотлох баримтуудыг бол цуглуулж эхэлсэн байх магадaltaй. Түүний ярьснаар бол айгуул ингээд өөрт нь болон хүүхэдтэй хэрхэн түрэмгий ханддаг вэ гэдгийг харагдуулахын тулд хэрүүл маргаануудыг зориуд диктофон болон камераар бол бичиж авдаг байсан. Тэр ярихдаа бол тэр эдгээр бичлэгийг бол ингээд урьдчилан хийдэг байсан. За тэгээ хвчлэг хийх үедээ бол зориудаар ингээд айгуулыг өдөөн хатгаж хийдэг байсан. За тухайн үедээ бол айгуул Казахстаны иргэншилтэй байсан. Нөхөр Александр Донцов нь бол Германы иргэншилтэй байсан учраас охиныгоо авах нөгөө эцэг их байх эрхээ авахын тулд өөрийнхөө энэ давуу байдлыг бол илүү ашиглахыг оролддог байсан гэж бол энэ өмгөөлөгч ярьсан байгаа. Өмгөөлөгч Анна Урасбаховын ярьснаар мөн Александр Донцов нь айгуулыг нас барахаас хэдэн сарын өмнөөс охин Жаклинда Оросын иргэншил авах баримт бичгийг бүрдүүлж эхэлсэн бөгөөд энэ нь түүний байнга Берлин дахь Оросын элчин рүү явдаг байснаар нь нотлогдож байгаа гэж бас мэдгдсэн. Гэхдээ энэ талаараа айгуульд бол юу ч хэлж байгаагүй. Өмгөөлөгчдийн талаас хэрэг яагаад гарах болов гэж таамаглаж байгаа хит хэдэн хувилбараа мөн энэ нэвтрүүлгийн үеэр ярьсан. Нэгдүгээрт айгуул нөхөр нь хүүхдийнхээ иргэншлийг өөрчлөхөөр нууцаар баримт бичиг бүрдүүлж байгааг мэдээд томоохон хэрүүл маргаан гарч улмаар энэ үхлээр төгссөн байх магадaltaй. За хоёрдугаарт аллага өрн анхнаасаа нарийн төлөвлөгдсөн байх магадaltaй дүр зураг бас харагдаж байгаа гэж ярьсан. Яагаад тэгэхээр тэд хизээ хэрхэн алхаа, цогцыг хэрхэн зөөхөө гэж байсан. Чемданы хүртэл урьдчилан бэлдсэн байсан. Гэхдээ айгуулын гэр бүлийнхэн Герман руу ийм хурдан ирнэ, консулын шугамар яаралтай иргэн хаах ажиллагааг эхлүүлж чадна гэж төсөөлөөгүй. Тэгээд тэдний төлөвлөгөөнд дундаасаа бүтэлгүйж эхэлсэн гэсэн үг. Айгуулыг тийм хурдан иргэн хаах ажиллагааг эхлүүлнэ гэж юусоо бодоогүй. Магадгүй иргэн хаах ажиллагаа нэлээд удаашрах учраас Александр өөрөө ч гэсэн цухтаж амжина гэж бодсон байх магадaltaй дүр зураг бол байна хэмээн өмгөөлөгч нь бол ярьсан. Хүүхдийн баримт бичгийг яагаад нууцаар бүрдүүлж байсан бэ гэдэг асуудлаас энэ дээр гарч ирсэн. Айгуул нас барсны дараа маш олон мэдээлэл олон талаас дэлгэрэгдэж олон зүйлс эхнээсээ ойлгомжтой болж эхэлж байгаа. Тухайлбал Александр Донцов аллага болохоос 6 сарын өмнөөс охин Жаклинда Оросын иргэншил авах баримт бичиг бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн нь тогтоогдсон. Тэр энэ бүхнийг эхнэрээсээ нууж байсан ч айгуул нөхрийнхөө элчин сайдын яамд очсныг санамсаргүйгээр олж мэдсэн байна. Энэ талаар талигачийн найз Малика Тикенова ярьсан. 2024 оны өвөл айгуул над руу уцаар ирсэн. Александр болон түүний ээж нь миний араар ямар нэгэн зүйл нууж ярилцаад байсан. Тийм болохоор би энэ зүйлд нь маш их бухимдаж тэднээс нэг удаа та хоёрыг юу төлөвлөд байгаа юм бэ гэж асуухад хинч надад хариулаагүй. Гэхдээ би дараа нь Александр Германд Оросын иргэншил авах хүсэлт гаргахаар бэлдсэн ийм өргөлүүд байгааг нь олж харсан гэж найздаа ярьсан байгаа. Энэ талигачийн найз Малика Тикеновагийн ярьснаар 2024 оны өвөл айгуултай хамгийн сүүлд уулзах үед түүний нөхцөл байдал аль хэдийн маш хүнд байдалтай харагдчихсэн. Түүний хэлснээр уулзалтын үеэр Александр Донцов эхнэрлүүгээ бүр 30 минут тутам ингээд залгаад гэртээ хурдан ир гэж шаардж исэн. Энэ уулзалтынхаа үед хувийн амьдралынхаа тухай ярихдаа айгуул манай гэр бүлийн уур амьсгал маш муу байгаа. Би өөрөө ч энийг цаашид удаан төвчж чадахгүй болсон гэж ярьжсэн байна. Тэгээд найзууд нь тэгвэл чи Казахстанда үлдэж Герман руу явахгүй байвал яасан бэ гэдгсэн чинь айгуул эрс татгалзсан.
Учир нь нөхөр нь Германы хүүхэд хамгааллын байгууллагаар дамжуулан түүний охиныхоо ээж байх эрхээс нь салгаж чадна хэмээн олон удаа сүрдүүлсэн байдалтай байсан учраас заавал охинтойгоо хамт байх ёстой гэд буцаж явсан байгаа. Үүнтэй төстэй түүхийг Айгуулийн ээж ч гэсэн мөн ярьсан. Түүний хэлснээр Айгуул алга болсны дараа түүний найзууд нь гэр бүлийнхэн тань холбогдсноор эхнэрийнхээ зөвшөөрлгүйгээр Жаклинд Оросын иргэншил авахыг оролдсон тухай гэр бүлийнхэн нь анх удаа олж мэдсэн. За түүнээс гадна Айгуулийн ээж нэг чухал хууль эрх зүйн нөхцөл байдлыг нэвтрүүлгийн үеэр тайлбарлан ярьсан. Айгуулийн Германд оршин суух зөвшөөрлийн хугацаа 2024 оны 5 дугаар сарын 24-нд дуусах байсан. Өөрөөр хэлбэл нас барахаас нэг 10 хоногийн өмнө гэсэн үг. Эхлээд Айгуул оршин суухын баримт бичгээ сунгаад дараа нь албан ёсоор гэр бүл туслуулах ажиллагаагаа эхлүүлэхээр ер нь төлөвлөж исэн юм билээ. Тэгээд оршин суух зөвшөөрлөө сонгуулах шаардлагатай баримт бичгүүдээ бүрдүүлж өгч амжсан ч хэргийн материал дурдсанаар оршин суух зөвшөөрлийг сунгасан шинэ бичиг баримт нь түүнийг нас барсны дараа буюу 2024 оны 4 дугаар сарын 9-нд Германы төрийн байгууллагаас түүнд өгсөн байдаг. Өмгөөлөгчдийн талаас үдж байгаагаар энэ хэрэг явдал ер нь яг нарийн детальтай юу болсон бэ гэхээр хэлсэнчлэн Айгуул нөхөр нь эхний хүүхдэд нууцаар Оросын иргэншил авах гэж байгааг мэдсэний дараа мэдээж гэр бүл дотор маш том маргаан болж гэлсэн. За маргаан үргэлжилснээр Александр Донцов Айгуулыг хүчтэй түлхэж тэрээр ингээд толгоогоо цохиж унсан. За тухайн үедээ ингээд толгоогоо цохисон учраас ухаан алдсан. Тэнгүүд нөхөр нь түүнийг өгсөн гэж бодоод ээж рүүгээ залгаад ээжигээ дуудсан байна. За дараа нь ингээд ээж нь хүрээд ирсний дараа ч гэсэн Айгуул ухаан орсон ч гэсэн тэд хэргийг хамтран үргэлжлүүлж дуусгасан байж магадгүй гэж өмгөөлөгч нар нь бол таамаглаж байгаа. Яагаад гэхээр яг тэр цаг үед тэдний хөрш болон тэр хаваар явж исэн хүмүүс нь янз бүрийн чимээ, хүн хашгирах чимээ, орилох чимээ болон ингээд маш хүнд зүйлийг унгааж байгаа чимээг сонссон гэж бас мэдүүлсэн байдаг. Тэгэхээр өмгөөлөгч нарын үзэж байгаагаар бол тэд эхлээд энэ хэргийг байран дотроо үлдээд дараа нь Айгуулыг зөөрлөж подвалд оруулж 3-4 хоног хадгалаад тэгээд цогцыг гаргаж хайсан гэдэг ийм таамаглалыг бол тэгшүүлж байгаа юм билээ. Тухайн үедээ бол Айгуул эсэргүүцэн тэмцэлдэж хадам ээжигээ гимтээсэн боловч түүний толгойд хүнд зүйлээр цогсны улмаас тэрээр нас барсан байгаа. За яагаад энэ хадам ээжигээ гимтээсэн гэж үзэж байгаа вэ гэдг нь бол камерын бичлэгээр бас нотлогдсон. Дараа нь камерын бичлэг рүү үзэхэд хадам ээж Натаlia нь онгоцны буудлын дээр гар нь нэлээд гимцэн байдалтай явж байгаа нь бол харагдсан. Энэ бүх процесс нь тэдний охин Жаклины нүдэн дээр болсон. Энэ хэрэг нэлээд сунжирч 2-3 улсыг дамнан үргэлжилж байгаа. За одоогоор Александр болон Натаlia Донцова нар хоёулаа Москвад амьдарч байгаа гэсэн мэдээлэл байгаа. Айгуулийн экс нөхөр Александр Донцов нь Москвада нэлээд нэр хүндтэй сургуультай ордог эдийн засгийн сургуульд багшилж байгаа юм билээ. Тэрээр бүр нэвтрүүлгүүдээр хүртэл орж эхнэр маань нас орсон тул би охиноо ганцаараа өсгдөг гэж түүх яриад явж байгаа. Гэхдээ эхнэр нь хүнд алагдсан гэдэг тухай нэг ч үг ярьдаггүй. Натаlia Донцовыг бол олон улсын хэмжээнд 90 сургуулжилж байгаа боловч Европын холбоо болон Оросын холбооны улсын улс төрийн зөрчлийн улмаас түүнийг баривчилж чадаагүй л байгаа. Орос улс хоёр с хижигднийг хоёуланг нь Герман болон Казахстанд шилжүүлэн өгөхөөс татгалзсан байгаа. За 2026 оны 2 дугаар сард Оросын холбооны улсын мөрдөө шалгах хорооны сэтгүүлч Елена Погребицкаягийн баримтат киноны үеэр Александр болон Натаlia Донцов нараас ярилцлага мэдүүлэг авахыг оролдсон ч Натаlia өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ ашиглан мэдүүлэг өгөхөөс татгалзсан. За Александр бол бурууга бүрэн өгөөсгсөн байдалтай байгаа. Мэдээж Айгуулийн гэр бүлийнхэн бол шудрах үсийг шаардж байгаа. Өмгөөлөгч нь Александр Донцовыг эрүүгийн хариуцлагад татгаас татгалзсан Германы прокурорын газрын эсрэг гомдол гаргаад байна. За мөн 2025 оноос Казахстан улсад Айгуулийг тамлан зовоож хөнөөсөө өнгөх эрүүгийн хэргийг мөн шалгаж байгаа. Яг одоогийн байдлаар бол Айгуулийн гэр бүл албан ёсны томоохон өргөдөл гомдол гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд Германаас баримт бичгүүдийг шилжүүлэн авах ажиллагааг урагшлуулахын тулд Оросын холбооны улсын ерөнхийлөгчд хандахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.